Хүй, ирсэн юм уу? Түрүүн гарлаа гэжтэй. Харин төвчрээл. Act like an angel and dress like crazy. За манай ингээд Skits podcast хэлж байна. Зэнэгтэй юу ерөөсөө зүгээр л хоорондоо ярьж байгаагаар бодцгоё л доо. Би түрүүний жишээ ярьчихсан юм ярих уу? Сая би дандаа тэгдэг байхгүй. Одоо ингээд чихвчээ зүр штэ. AirPod зүр ч юм уу тэгээ live listening дараад тэгээ уцаа ингээд гардыг хажууд бүлдэждэг байхгүй. Тэгээ би хаалгаа амар сайн хаагаад тэгэл ингээд хавч чамаагүй явж болно штэ. Юу чамаагүй хийн. Түн бүр ингээд бааж хийгээд алга болдог заяа. Тэгэл нөөч амар хурдан Тийм амар сонсогдсон юм уу? амар сонсгоц. Машин дээр яг оргийн AirPod гэж ижил ингэж ажиллана сте. Ханд гэдэг болов уу? Тохиргоо байд юм шүү. Тийм үү. Одоо чиний Тэр сайн AirPod дээр шууд live хийсэн харагдсан шүү. харин тэгээ чиний одоо ингээд саяны ингээд энэ ингээд одоо ингээд хараад ингээд тохиргоо игээд байгаа шүү дээ чихвчний. Тийм. Тэрнийх чинь яг ингээд чихвч болгон дээр өөр гарч ирдэг юм лээ. Нөө хоёулагийн чихвч шүү дээ. За. Чамд авч өгсөн. Тэр чинь надад одоо л байгаа шүү дээ. Тэрнэр бол нэг тийм тохиргоо амар суртай гарч ирдэг зүгээр. AirPod дээр Юм ч гарч ирдэг. Тийм яг iPhone болохоор яг хоорондоо тэгдэг баг. Ер нь нэг юм дагнаад авсан амар гоё гэдэг шүү Тийм. дээ. Нэг Apple хэрэгэлсэн бол тэгээл pad. Утас чихвч цаг. Гэтэ цагаас амар хэрэгтэй юм шиг байна. тийм. Шууд ярьж мэрэл. Тийм. Ага намайг төрөхөд болохоор цаг авчихгүй чихвч авахгүй гэж бодсон гэсэн. Тэгээд цаг чинь нэг юм амар юм busy тэг. Ингэж жалаамалаа барьж явж чадаа болчихсон ч юм уу тэг. Ингээл газ зөвхөн тариу хэрэгтэй хүмүүс ч юм уу. Тэгээд жижигхэн байхаар амар байж чадахгүй. Надад амар лайтай санагдаад ингээд буруу юм очиод арчих юм шиг. Лайтай санагдаад. Ага бол бүр амар цагаар гэлтэй шүү дээ. Цаанаасаа ч ярьж болно. Тэр нүг айгүй ажил хэрэгч хүмүүсийн юм шиг байгаа юм л та. Тэгээ тэр чинь нэг юм жижигхэн үргэлжлэл юм гэдэг юм л шүү дээ. Ямар гаднах нөгөө юм ин авдаг ч юм шүү. Би бүр шоконд орсон. Юм. Би бол ихтэй эзэж Apple Watch зүг чадах юм биш байх уу? Тэгээ оффст ажилладаг ихчнэр Тийм. Яг цаг зөвл нэг юм амар савхин юм юмнуутай. Нэм буултай. Тэгсэн амар юм дээр үе юм нөө ром томоотой тийм л цаг болчихсон. Олд маны. Тийм олд маа. Би ээжид тэр Huawei тийм нэг даралт хэмждэг цаг авч өгье гэж бодсон. Тийм яг хөшөө хүмүүс амар хэрэгтэй юм лээ. Даралт ээж амлдорын төвшөнд үздэг гэжсэн гэдэг амар үйл. Тэр нь тэгээ заавал Huawei-гийн утас барих хэрэгтэй юу? Үгүй зүгээр холбогчтой. Би Huawei Аппликейшнийг аваад холбогчтой. Huawei яаж вэ? Huawei. Huawei. Жинком аа. Huawei. Би тэрний цаг зүг. Би мегийн цаг зүгд байсан юм. Тэр одоо би яах гэж зүгдсэн. Би нөгөө нэг дандаа уцаа дууг нь хаачдаг. Тэгээд би штий рингтон сонсч чаддаг заяа. Та нар намайг ер нь уцны хатан хэлэлцээг харж ирсэн үү? Тэгээ яаж Тэгээд амар мэдрээд идэвхтэй яаж надад бүр ингэ дүлээ болсон юм санагдаад байдаг чинь ингэ. Тийм, өмнө нь би цаг зүгдсэн байхгүй юу? Тийм уцс ингээ вибратор гар нь бидрагдсан шүү дээ. Нэгэнгүүт нь уцтай уурч. тэгэхээр амар юм байна тий. Яа одоо тэр цаг маг ингээ бүр ингээ доосор бүчин тасраад байхгүй. Яагаад нэг дээр үе чижтэй нэг яг нэг 15 онд нэг ийм дөрвөлжин өнгөн хийст. Тэгээ яг нэг зөвхөн тоон гарч зөгчдөг юм. бараг л тийм материалтай. Тийм бараг зэн тийм цаг амар байдагсан. Тийм амар ооср нь байхгүй. Тэгээд тасарсан. Би нэг ганц жил зүгснэгүй. Тэгээд тэрэндээ тассан байж одоо л мэдрэмжээрээ. Уусаа гартаа байж яаж тэгэл утасны хад юм гэсэн. Тийм ээ. Гэтэ яаж мэдрээд байд. Надад зэрэг яг нөгөө вибратор ингээд амар төгшөртэй санагдаад байдаг чинь ингээд. Тийм үү. Ингээд амар хэцүү санагдаад. Миний вибраторны ай бүр амар штэ. Тэгэхгүй бол би яг ингэ мэдрэлгүй байдаг. Нэг юм дүнгнээ л байна. Чихэл дүнгнээд байгаа юм байна. Тийм зүйл. Гэхдээ нэрэгсээр рингтон энэ төр ерөөс сонсч чаддгүй хүмүүс нэр байдаг юм бэл. Тэгэл өөрөө ганцаа гэж бодсон яг үнэлээ ш. Би бас хэрүүлийн айл сонсч чаддгүй бүр яг амар цочид сэрэл. Тийм. iPhone дээр сэрүүлэг мургаалтай. Гэхдээ бүр мянга аяахан дээр нь тавьсан ч гэсэн амар. Зодолч гэдэг юм байна. Өө тэгээ би бүр гоё ай тавьж утсан амар уянгалаг ай тавьж утсан. Дараа сонсон ч тэрийг ингэ сонсоор ингээ амар хэцүү. Муухай юу. Уянгалаг байсан ч тийм. Рингтон ямар рингтон нэр хүмүүс яаж сэрдэг вэ? Тийм. Амар тийм. Йоо
тэрийг би өгнө хийж үзмэр санагдал одоо ч тэгээд ичиж чадахгүй гэж бас тэрч мөрөд дээ. Ичгүй хүн шиврэл мэй. Харин яаж тийж галзуу нүур бичлэг хийх дуртай. Хийх дургуй гэж. Ямар сайндаа л ингэ царайгаач гарахгүй нэрээ ч хэлэхгүй. Харин тийм. Энэ яг ийм бигтэй бодож нэг зургийн сургуульд орж ирсэн хүмүүс угаасаа л яг ийм л хүмүүс байх баг. Яг энэ цаанаас ингэ харахад яг бүгдээр яг нэг юм Зарим нас л экстра штэ. Тэгээд тэр нэг экстрануудаа мэдрэл мөртэй гэж тийм. Тэр экстра гэж чи харахаар нэг л бас эвгүй экстра шүү дээ. Амар тийм юм гоё манлайлагч экстра шүү дээ. Биш. Эвгүй бүр юм галзуурсан. Яг тийм байдаг хгүй тийм. Яг зөв экстра гэж бол ерөөсөө биш. Эвгүй шүү. Одоо тэр нөгөө би та ингээ хамаагүй ирчих гэдэг юм байна тийм. Instagram дээр би нөгөө нэг газар ажиллаж үзэх гээд нэг явсан шүү дээ. Бүр хизээ нэг хавар буцаж ирээд болчлоо. Үгүй биш тэр биш гэдэг бүр нэг кофе шоп очиж үзэх гээд гисэн чинь ёо стайл тэр менежмент сайн юм байсан. Тэрний бичлэг амар яваад байгаа одоо Instagram дээр амар явж байгаа тэрний бичлэг. Reel амар бүр одоолоод яваад байгаа хандлтаа. Нэг эрэхтэй байгаа заяа. Хамаагүй ма тоочоод ингээд амьдралаа тэр чигт өдрийнхөө басан бүх юм ярьчдаг тийм. Нааш угаа чадсан. Тийм. Энэ кино үздэг гинэ. Тэгээд чи ямар кино дуртай гэсэн чинь хэлэхгүй. Ачуудлах үнтэйгээ тэгээ яриад байгаа шүү дээ. Тэгээ би бүр бантаад гэснээ би ч нэр чинь нэг миний хар дээлээд штэ. Хар дээлээ ингээд гадуур нь күртэг өмсө очсон. Юу бүхний л доотлол ашиглах гал. Тэгээ очсон байсан чинь чиний стайл бол аргагүй урлагийн сургууль сурдаг хөөд. Тэгээ яг тэгээд ажил дээр ирэхдээ тэгээд өөр стайлаа зохицуулаад ирэхгүй. Тэгээд тийм юм яриа л. Жаас уртаа хийлцэн гэсэн юм уу? Тийм. Тэр чинь амар олон юм асуугаа байцаагаад байсан чинь. Тэгээ одоо тэр яг тийм экстроверт заяа яг экстроверт мен мэтиг бодвол ингээд амар бичлэг хийгээд амар ингээд галзуу байдаг хэрнээ амар интроверт юм лээ. Бас тэгэхээр яг бид тиймэрхүү хэдүүлээ ер нь яг тиймэрхүү. Тийм яг одоо юм жоохон ийм юу талтай хүмүүс бол яг экстроверт нь тэр сонин гарч ирдэг. Тийм болол тийм рeel мэл хийж байгаа. Тийм тэгээд тэр нэг хэдүүл явахтай энэ дотроо тэгээд тий солиор л штэ. одоо эхлэх гээл солиорлоо гэж. Тийм байлээ. Та нар одоо муулноо яануу харааны юу нэ хамаагүй. Тийм ингээл бид нарт үлдэх юм байна. Дараа сонсоход их гоё яах. Одоо тэгээд төгсчвөл дараа сонсох. Яг ингээд энэ Сонсох уу яг? эсвэл чи сонсох болоо. За манай sketch podcast-ийн 365 дахь дугаар. Special event Юу хийх. тийм үү? Юу урддаг хүн чи юу гэдэг лээ? Уурж оруулж зарчим. Тэгээ хүн оруулж ирж мэрэл ёо гоё гоё. Нэр ямар гоё юм. Манайхаас манифест гэрээ. Амар сайн манифест гээ. Бэл нэг юм бодохгүй нөө. Юм бодоод явах тий. Тууштай жил болно. Надад л ингэ амар гоё. Би ингээд нөхрөөсөө хоёлаа зөв подкаст хийя гэж зөндөө л гоёлаа. Тэгээ за би хүүгээ ерөөсөө хэл тарахаар гийнэ гэж. Тийм хэдүүлээ логон подкаст ер нь амар яриад байгаа ш тий. Тэнгүүд яг ярьж байгаа сэдв нь ингээд амар сайн яваад байдаг ч юм уу. Гинт гэдэг нь жоохон awkward silence үүснэ. Тийм кат. Тэгээд тийм болохоор подкаст их хүсэл их байдаг гэж магадгүй. Би бус хүмүүсийг уулзгаараа юу ярьдаг юмнууд нэг л хэлдэг бид тэр. Тэдээс хүмүүс ингээ юм ярина гэдэг сонинтэй. Саяас ингээл тийм сууж хахад сонин санагдлаа ингээл. Одоо ингээд гурлуулээ нэг юм хүрээлэл штэ одоо. Тэгээ өөр хүрээлэлд одоо ингээл гарштай ажлын байр очиод өөр шинэ хүмүүстэй танилцаад ярих юм ингээл баг ер нь бол байж дээ. Гэтэ яг шинэ танилцж байгаа болохоор их ч гэсэн бас нэг ингээд нэг хідүүлэн шиг одоо нэг хүрээлэлд байгаа шиг юм ярихгүй гэж бодохоор тийм нэг сонин яг тэр яриа яг хаанаас яг үүсээд байна гэдэг их сонин гэж би сая бодлоо. Тийж бодсоодлаа. Яг хаанаас одоо ингээл яриа суугаад байдаг хүмүүс идэв чинь одоо ингээл дөнгөж танилцсан. Тэднээс одоо ингээд юу ярьдیں۔ Би бас арнаас тэгж бодлоос. Тэг ямар юу ихлүүлж яриа. Тэгээ ингээд яваад байдаг. Тийм. Эсвэл дунд нь нэг экстраверт гэж хаях хэрэгтэй болоо. Бас тийм биш Тийм мөн. баг. Гэтэ нэг нь амар асуудаг тийм бахар тийм би сая нөгөө нэг хоёртой цоож очиад үлдсэн ш тэнд. Тэгэхэд нөгөө нэг энтэй таарсан чинь ингээд энэ чинь нөгөө
хамцолоос явсаг ч амар юм юу юм чи. Амар яриа юм чи. Хинтээ ч хамаагүй ярьчдаг. Тэнгүүд ингээд шууд ингээд өдөөс ингээд юм асуугаал ингээд би ингэсэн ш би тэгсэн ш ч юм уу ингээд тэгээ ярахаар амар яриад байт юм бэ. Тэгж яг бас тулгаж асуудаг ч юм уу тэгстэй. Бас яг ингэж энэ хүн миний яриг сонсноо. Энэ хүн яг миний яриг сонсохоор хүн байна да гэдэг тийм бас итгэл төрөлдөг. Багталтаа. Итэл би амар айж байна. Яг ингээд өөр газар очиж юм яриад ажлын байрнаар нэхэр ер нь одоо ингээд харахаар яг хүмүүсийн яриа яг ер нь адилхан заяа. Тэгээд юм ярахаар амар энерги зарцуулагдаад байгаа байхгүй. Тэг амар ядраад тэг ингээд нэг хэцүү байгаад байт юм аа. Одоо яг ингэж саяны ингээхийг хүртэл ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр чи амар хэцүү. Нөгөө мөш нэвт хоёр юм явсан шүү дээ. Шинэ хүмүүс донд ингээ хойлохноо сонсон шүү дээ. Тэр бүр ингээ айл хэдэн баг хэдэн цаг нэг баян хавуулсан. Шинэ ирсэн бит хоёр баг байсан. Тэгээл шинэ хүн харсан амар баяртай. Амар их юм. Ахаа, өөдөөс амар их яриад бит хоёр тийм амар гоё тийм. Тэгмээ яг нэг хүн донд оронгууд яг шинэ хүн ороод ирлээ гэд нэг ингээд юм ярьдаг хүмүүс амар хэцүүдэг тийм. яг хэвчээ ш. Өөртөө би гоо тэрийг анзаараад байгаа тийм. Өөртөө дигдэг болохоор. Тэ мэй өгдөг хаа. Би бол тэр awkwardness-ийг тийм ингээд хагалахыг аягүй хичээдэг гэж. Би тэр өдөр бол бүр ингээд хоолоос салгана ойлгох гад. Энэ бол ийм байгаа. Би тэрийг хэлчихэл та. Намын клуб болцсон. Намын клуб болцсон. Гоё хүмүүс тий. Гэхдээ тэр чигтээ нэрэл гоё хаа. Ном сонирхдаг хүн гэхээр угаасаа л өөр л баг шүү. Тийм. Тэгээ ном хүүхдийн ном юм тийм. Одоо тэгээ хүүхдийн ном гэснээс одоо яг юм байгаа. Та хоёр ярьсан ш нь хүүхдийн ном гэхээрээ л нэг юм хүүхдэд л чиглэсэн байхгүй. Том хүн ч гэсэн ойлгоод нөгөө яагаад тэгээс том хүн өсвөр насны жоо хүүхд хоёр ойлгоход тийм. Бүх насныхан зориулсан. Одоо ингээд хүүхэд уншихад нэг өөр сэтгэл төрн, өсвөр насны хүүхэд уншихад нэг өөр, том болсон хүмүүс ингэж уншихад өөр. Тийм болохоор ингээд номын зураг айгүй том ертөнц гэж санагдсан. Тэгээд яагаад тэр нөгөө нэг би өчтөр ирсэн нөгөө Disney, Pixar яагаад Оскар авахгүй байгаа нь тийм шалтгаантай. Нөгөө өөр гарч ирж байгаа нууд нь бүх насныханд өөр юм ойлгохоор чиглээд. Гэснээр нэг амар сүүлийн хүүхдүүд аим тийм аадсан ш нь. Яг юм ойлгох гал амар чичрээл. Тэгэхээр амар. Яг хүүхдийн зураглал нь хүүхдэд зориулсан мөрчлөө санаа нь заавал том тийм ойлгох гал. Тийм. Мэдгүй би бол авидаа үзгээр уйдгаар л. Би бол тэр нэг амар байна. Надад яг тэр нь амар санагдаад байдаг. Гэтэ одоо яг жоохон бахад бидний үздэг байсан юм хүүхдийнүүд жоохон утгагүй л байсан байна л та. Амаагүй тийм. Ямар ч юм зүгээр л нэг гой хөөхөн юм үзүүлээд байдаг. Тэрнээс юм ойлгох гэж биш үү? Тийм ойлгох гэж биш. Тэг ингээд том болчоод ингээд үзэнгүүт зүгээр л хөөхөн санагдсан заяа. Тийм ээ. Тэгэхээр одоо дурсамжтай байдаг. Тийм. Одоо сүүлийн үеийн за би одоо санаад байгаа Red Panda л энэ заяа. Red Panda-г үзэнгүүт одоо ингээд би бүр адалт л үлдэх. За үзэг болгонд үлдэх гэж. Тэгээ бас Mirabelle байна нөгөө нэг юу лээ. Нэг амар олон ичдтэй гэр бүлтэй. Тийм нөгөө. Гэтэ тэр чинь гол нь жоохон хүмүүс үзээд ойлгохгүй. Одоо тэд нар чинь ойлгох албагүй зүгээр зүгээр л жоохон хүмүүс үзээд зурглалын үзэх юм бэ гэдэг байсан шиг одооны хүмүүс ямар хөөх юм бэ би Mirabelle гэл гүйлдэж ямар юу юм яа нэг бахан шидтэй ч юм уу нэг тийм гэр бүл төрчдөг. Тийм ганцхан шиг. Тийм. Тийм юу л үзэг баха. Нэг тийм бас анимашн байдаг байхгүй. За Red Panda гэхэд л одоо хүүхдүүд би энэ улаан устай би энэ гэл хоорондоо булаацлалт хийж үзэж яхад өсвөр насны хүүхд үзээд бол нэрэл намайг ээж ойлгохгүй гэж үйлж байгаа штэ. Тэнгүүд ээж нар үзээд би нэр охин ойлгочихсан юм билүү гэж бодсон штэ. Тэр нь надад бол одоо амар таалагдчихж байгаа. Тийм болохоор би ер нь сүүлийн анимашнуудыг үздэг байлаа. Одоо тэгээд нэг бүтээн үзэхгүй амьдарч байна. Та нар өөр юм галактик байдаг итгэдэг үү? Би
Га та тэр сүүлийн үед бас аим тийм кино гараад байгаа сте. Нөгөө Multiverse. Тийм. Бага хаа. Амар би тэр бичлэгийг үзэл үнээр л амараас. Тэр яг ямар киноны төгсгөлд гардаг үлээ. Ингээд нөгөө дэлхийгээс ингээд гараал томрол ингээд тэгсэн чинь ингээд нарны аймаг ингээд бүх юу чинь нэг юм дотор орсноо дахиад нэг юм дотор ороод явуулдаг. Тэрийг үзэл амараас. Нэг хачин болов. Яагаад? Нөгөө ойлголт нь тийм л ихгүй нөгөө ганцхан нарны аймаг л байгаа. Нарны аймагаас гадна ингээд зүгээр л ингээд тэр чигтээ нэг од тийм юу байгаа юм байна л гэж ойлгоцсон байсан чинь ингээд дахиад нэг эн чинь нийлээд нэг галактик тэнгүү дахиад нарны аймаг шиг нэг дахиад нэг галактик байгаа. Ингээд баахан жижиг галактик ингээд нийлээд дахиад бүр нэг том юм дотор орно гэл. Тэгэхээр чинь ингээд амар том хэдүүлээ бол зүгээр юу юм бэ? Тийм бүр байж болох хамгийн жижиг ширхэгтэй юм байна. Тэгэхээр амар санагдсан. Тэгэхээр энэ гадуур бол зөндөл баг. Тэрийг судалж үзнэ гэхээр сонирм баг. Тэр одоо хизээ судлагдах бол дэлхийд дээр хизээ нэгэн цагт ингээ хайр гаргийн амьтад ингээд яг албан ёсоор ингээд бууж ирэл. Аа мэдгэдлээ гэл. Энэ газрыг хэн удирддаг вэ? Надтай харцаа. Тэгсэн чинь трап биш. Тэр нь амар хүний хэл ойлгодог ч байна. Бид нар юу гэдэг байгаа вэ? Өөрөө ингээ кинонод амар тэнэгтэй юм бодож. бүх юм Америк болоод идэгтэй. Тийм. Нөгөө бол нэг Америкийн амар соёл моёлоор ярьж мэрдэг тийм. Америкийн хүмүүстэй ойлголцоод орчуулагч байгаа маа гэсэн нэг юм бодож амар тийч маад тийм. Тэгээ нөгөөх нь ингээ орчуулж өгдөг ч. Тэгсэн чинь яг үнэндээ тэгсэн байл яг гараад тий өөртөө англи амар олон үедээ газар боо гэж бодсон чинь яг Монголын хөдөө талд бодсон. Тэрийг сонсно нөгөө Зомби. тий зомби. Хөдөө Монгол зомби нэрэл гоё юм бэлээ. Юусын зомби авахгүй. Тэгсэн манай боройдод зулалах уу сайхан нохоо олгоцсон. Хоол хайж өгөөл. Тэрийг Хашаагаар хамгаалж өгнө. болохгүй бүлэн гэсэн. Тэр ихтэй амар хөөрхөнтэй. Тэр бүрээсээ хөөрхөн нэг сонин юм сэтгэл. Тийм. Гэтэ нэрээ тэр science minds дээр нөгөө Батагийн орчныг сонссон чинь амар сонин юм билээ. Тэгээ би одоо comedy гэдэг хүмүүс чинь бүр үнэхээр оюуны том потенциалтай хүмүүс байдаг юм байна шүү дээ. Хамгийн хөгжилтэй хүмүүс амар ухаантай байдаг шүү дээ. Марцганч ингэж маазарч чаддаг хүмүүс бол үнэхээр. Тийм. Марцганахтай зөв. Тийм. Яг ингэж орчин ном гэдэг. Тэгээ тэр comedy тэр science minds дээр сонсоход бол үнэхээр гоё санагдсан. Comedy юу гэдэг хүмүүсийг биширсэн. Тэгээд тэн дээр чинь монголчуудын амар гоё ярьсан. Монголчууд бол амар сайн юмортой хүмүүс гэдэг. Амар юмортой, амар сайн Хиймэрлэг жоок амар ойлгож аваад инээдэг. Амар уусаал амар хачаач юм яриад чи ойлгоо инээгээд төстэй. Тийм яг тийм амар сайн гэсэн. Тэр гоё санагдсан. Тэгэл гэсэн чинь хэдүүлэн амьдрал Matrix шиг байна л яа. Матрикс яатай. Би Matrix-ийг сайн сандуур. Ямар ч хэсэн яг миний санаж байгаа ямар ч хэсэн амар олон юм хүмүүс ингээд ийм нэг ийм машин шиг юмд орсон заяа одоо нэг сансрын үлгэн их шиг нэг тийм тэгээ унтаагаараа тэгээ ингээд dimensionтэй олон өөр тэгээ ингээд солбож мэлбэ яваад идэг бидтэй тэгэж. Matrix чинь өөрөө ер нь л юу юм бэлээ шүү дээ тий. Юмн дотор ороод ингээд баригдчихыг хэлээд байгаа юм л шүү дээ одоо нэг. Юу гэх Matrix-т орсон. Гингүүд нэг юм тойрог дотор орсон ч юм уу. Тиймэрхүү утгатай юм шиг байна лээ. 8 тоо шүү. Тийм ингээд яг юм дотор орчоод баригдаад байдаг. Тэгээ тэрийг ингээд харахны амьдралаар амьдардаг. Гэх юм уу хүмүүс ингээд нэг юмний төлөө л ингээд хүч байгаа юм шиг ажиллаж байснаа хүчдэг ч юм уу. Тэгээд Matrix-аас яаж гарах вэ гэд амар их байдаг лээ. Нэрээ тэрийг юу гэж боддог вэ? Юг одоо ингээд хүмүүс юмыг л ингээд ажиллаа байгаа шүү дээ. Эцээц яг юу хэлэх ажилладаг. Харин яг тиймд орсон байгаа байхгүй юу? Тэрийг мэдэхгүй. За хэдүүлээ бол ялч урлагийн сургал гэдэг. Цэвэр чин сэтгэл хүслээд авчирсан хүмүүс байгаа шүү дээ. Тэгэнгүүт одоо ингээд бусад хүмүүс шүтээсээ тэрт орсон хүмүүс байна шүү дээ. Яг юуны төлөө Цаанаас нь яг тийх ёстой юм байх ёстой гэсэн юм барьсан байх тий. Хэрвээ яг ингээд миний бодлоор бол хариуцлага үүссэн болохоор яг тийм юмдаа дарагдаад идэг гэж магадгүй одоо ингээд
хүүхэдтэй болцсон ч юм уу гэр бүлтэй нэг ардаа нэг хүн өөрөөсөө өөр хүмүүсийг ингэж дааж амьдарч байгаа хүмүүс яг тийм юмд орсон. Одоо би хүүхдтэй жишээ авах юм бол хүүхдтэй одоо ингэж сайн бүхний өвгөн гэж хичээдэг ч юм тий. Тийм шүү. Тийм болохоор одоо гинт мөнгө бодвол Тийм. тэгтэл бас жараж яахгүй хамаа. Гэтэ одоо энэ яг тэр амьдралыг эхлэж магадгүй тийм миний одоо нэрэд байгаа юм уу? Одоо төгсөл тиймдээ гэж яаж байгаа юм орхоол байгаа юм шинж биш. Тэнгүүд орохгүй бай гэхээр хажуунаас ч дарамт ирээд байгаа байхгүй ингээ тий. Үнэхээр мөнгөний дарамт цагаан дарамт ирээ ш. Дарамт ирээд байгаа болохоор орохоос өөр шаардлагагүй болчоор юм чин. Гэтэ яг юм яг би бол одоо яг хоёр юм хаваагчдаг байхгүй. Нэг бол яг ингээд амар гоё бүр карьер өгөөл мөнгө өгөөл амар ингэж дээшээ явах уу? Эсвэл зүгээр л гоё хөдөө талд очиод. Яа би сая хөдөө ярэ гэж бодчихлаа. Боломжийн мөнгөтэй ингэж гоё тайван амьдрах уу гэдэг яг тийм хоёр гацаанд орсон. Яг яах вэ? Наад чи яг амар боддог юм. Ялангуяа одоо одооны залуучууд бол яг наадах чи амар боддог те хөдөө амьдрах уу? Карьер үү? Энэ айгүй хэцүү. Хаяа бас яг ингээл одоо манай нөхөр ингээл ажиллаж байгаа штеп баян ажиллаад тулгаа ажиллаад өөрөө ч үзэхдэггүй цалинж үзэхдэггүй аюу хэц амьдарч байгаа штеп гэж. Тэгэнгүүт хаяа бас гинт амар уналтанд орж явж ирдэ штеп. Гинт орж ирэл. Бэжхал суучснаа. Хойлоо хөдөө амьдрах уу? Залхацсан байдаг баг. Тийм. Гинт залхдаг баг. Гэтэ энэ яг нөгөө одоо яг сүүлийн үеийн тийм юу амирх гарч ирээд бас тийм нөгөө 9-өөс 5-ын хооронд ажиллах амьдралаар амьдрах уу? Үгүй юу гэв. Тийм. Өглөө 9-өөс ажиллаад оройд хэд орж ирдэг. Дахиад өглөө 9-өөс яваад оройд хэд орж ирдэг гэл. Тийм байх уу эсвэл өөрөөр явах уу гэл. Бид үгүй юм. Гэтэ тэр бас их дарамттай яг. Тийм. Ямар ч юм хийх боломжгүй байгаас тийм. Тийм. Тэнгүүд тэрнээс нь өөр хийх ажил бас болдоггүй. Яг ингэж хүндээ амар дарамт өгөөд одоо ингэж сэтгэл хангалуун хандсан одоо хүн байгаа шүү дээ. Одоо тэгж амьдрахтаа одоо ингэж хүний төлөө ч юм уу өөрийнхөө төлөө ч юм уу нийгмийн төлөө ингэж амьдарч байгаа хүмүүс мөрөөрөө сайхан ингэ явж байгаа ингэж тэндээ ингэж нэг тийм зовлон байхгүй зовлон гэж бодохгүй хүн дээр бодохгүй байгаа хүмүүс тийм юм сонсож бас нэг дарамт үүсгэж бас тийм тийм. Зүгээр л бас дуртай ажиллаа хийх явж ивлж яах юм. Тэр нь гоё байл яах юм. Бас тийм. Тийм шүү. Гэтэ бас дарамтгүй. Ер нь бүх юм олондоо тийм. Хоёроос ч бастай. Гэтэ бас дарамтгүй байгаа л гэж бас болохгүй л тийм хүмүүс. Тийм. Урагшлахгүй. Та нар хаяа танаас илүү бэжтэй гэж боддог. Үзээгүй хүний хувьд ер нь танаас чинь юм надтай адилхан хүн байсан мөлий. Балансжуулах гэдэг. Танаас чинь ковид байсан юм шүү. Яа, ковид бол үнээр. Яг ковид байсан шүү дээ. Шайтай юм шиг хэрэгтэй байгаа. тий, ковид бол бест ковид үеиг амар сандаг гоё юу байсан. Яг хүмүүсийн агаар магаар байгаль тийм нөгөө юу байсан шүү нөгөө гаднах дэлхийн тойрогч югдөг лээ. Нэг юмыг цэвэрлсэн, озооны давхаргыг цэвэрлсэн. Тэр чинь сүргэжсэн юм лээ шүү дээ бүр хөрх юм. Тэрийг цэвэрлсэн. Яна юм амар сүртэй юм ярьж хүн амтаа ялгаалгүй тий. Чагийг асуулаа. За ингээд одоо хэлчих бит гурав яг ингэж хүмүүст сонсогдох гэж хийгээгүй шүү. Өөрсдөө амьдрал хамт ингээд алцсан уу гэж. Тэг яг нэрэ ковид үед үнэхээр гоё. Тухайн үед амар хэцүү байсан ч гэсэн одоо яг бодонгууд тэнгууд яг танаас ч яг тийм бас тэг тухайн үед амар зоогоод байгаа юм дараа нь бас бодоход өөрөө зөв хөдөө амьдсан байж дэгнээс тий. Оцолж нөө зөв сүхмөх байна. Тийм шүү дээ. Өөрөө яг 50 бай болцсон байж идэг тийм өгөөгүй шүү дээ. Алж чаддгүй тий. Тэгээд очиод алаач. Зүгээр юуг нь чулууг нь шийдэг үстэй. чулууг нь авсан юм уу тийм. Тэгээд очиод алахад нөгөөдг нь 50 алуулдаг үстэй бас бүр заа. Уусаа чулуунууд нь буцаад үсрээгдсэн гэдэг. Устчтیں۔ Устч хийн устдаг үстэй. Iron Man танаас өөрөө гэсэн чулуунууд нь дэлбэрсэн. Тэгээ Iron Man яг юуны төлөө өгч байгаа? Iron Man буцаад цаг хугацааг ухраагаад тэр чулуунуудыг дахиад цуглуулдаг байхгүй. Тэрийг. Тэгээд цаг хугацаанд юм шиг хийдэг шүү дээ. Энд геймээ дахиад нэг үзчихээр л.
Яа одоо эхнээс нь яаж үзсэн. Нэг ингээ бүхлээр нь ингээд нэг юм өвчлөл байна. Харин тий, уг тэгвэл амар байна. Хөөе нэг бойд нь хийж хумбах та тий. Тий. Ой, нэрээ бас надад нэг тийм амар сонирхол байдаг шүү. Би кино тавшил бол хийж хийхгүй. Гэхдээ нэг юм гоё кино үзсэн киноныхаа талаар ингээ нэг юм амар сонирхолтой юм юмэр. Тэгж л бодоод байна. Тэрийг бас Хүмүүсийн анзаараагүй юмнуудыг нь ярьж болох юм. тий анзаараагүй. Жиптерс яриад үл та. Тэгээд хоёр сайхан санаад. Тийм үү. Одоо эхлээд би өөрөө өөртөө надгаж ажил хийж бодож байгаа. Би яг хүнд ярахаараа би өөрөө ингээд өөрөө дотроо сонирм болчт юм билий. Яг тэрийгээ эхлээд засаж байгаа. Тэгээ ярих юм билий. Тэгвэл ингээд кино тавчлал дээр ингээд зүгээр л киноны хан процессыг яриад өгчдөг байхгүй. Тэгмүүд ингээд яг гоё тэнд юм үүснийг ярихгүй, нэг юм өнгөрснийг ярихгүй. Тэгмүүд кино тавчлал үзчихэнгүүт нөгөө би яг үзсэн киногоо кино тавчлалаас үзчихдэг байхгүй. Тэнгүүд яг энэ хүн юу гэж бодсон бэ гэж сонсонгод шал надаас өөр байгаа нь уруур гэдэг байхгүй. Заавал надтай адилхан байх хэрэгтэй юм шиг тийм. Даварцсан уу? Наа даварцсан үстэй. Тэс киноч урлаг шүү. Тэнгүүт штэ одоо бас заяа. Ингээд шин өнгө, шин үсэг ингэж бүтээж чадахгүй гэдэг штэ. Тийм үү? Шинэ өнгийг бүтээж чадахгүй гэдэг юм. Шин үсэг ч гэсэн. Тэнгүүт яагаад гэж бодож байна? Бүгэн байгаа гэдэг үсэг. Үсэг жаах боломжтой. Өнгө болох. Өнгө одоо юу юм шүү? Хүний нүдний тэр харах юм дуус одоо ингээд эцэстээ тулцсан юм шүү. Хүний нүдийг нүдний одоо 92 хүн өөр хардаг гэсэн шүү дээ. Тэр шиг яг хүний өнгөний яг харах юм дууссан баха. Болцсон баха. Тэнгүүд тэрнээс өмнө ингээд хүн баг өнгө хардаг байсан гэсэн үг. Тэр өөр судлаагүй л байсан. Тэгэл өнгөний гаргаж ирсэн баг. Тэгээ ингээд бодонгот нэрээ яг ингээд шинэ өнгө гарах амар боломжгүй байгаа зү. Ер нь бүх өнгөийг бол харсан байгаа шүү дээ. Тэгээд байгалийн өнгө холонгоод нөгөө нэг ногоон өнгөний зүгээр л нэг өөр жоохон өөр хувилбар нь гарч ирдэг тий. Тэгсэн чинь юм хүмүүсээс шал өөр өнгөөр хардаг. Бүр ингээд харахтаа бүр шал өөрөөр хардаг. Хэдүүл ингээд харж чадахгүй та бид нар ингээд харанг гэл харанг харж байгаа шүү дээ. Тэгсэн чинь өөр амтан нэг тийм бодгаал байвал яг уу бодгаал бодгаал байвал яг уу байгаа байдаг хөтэй. Тэр нэг ай орж инс тэр чинь нүдний султалдаг доктор гэх үү? Тийм доктор тий. Тэр байдэн ш тэн дээр чинь бас тэгээд төсдөг гэдэг сонин нүд судлаад өөр галактикт байгаа л. Тийм. Тэгээд тэр колор сайн хүмүүсээ яаж хардаг вэ? Ийм олон төрөл байдаг юм байна. Тэр чинь нөгөө яг хар саарлаар хардаг хүмүүс байдаг гэсэн яг ингэж одоо энэ шар өнгийг ягаан болгож хардаг ч юм уу тий. Ингэж өөр олон төрөл байдаг юм билээ. Манай нөхөр чинь нөгөө нэг байхгүй завсрын өнгө хардаг заяа. Гэтэ энэ ихтэй хүмүүс тийм байдаг гэсэн л дээ. Гэхдээ уг нь тэр хүн чинь одоо урлаг тал руугаа сурж байгаа хүн байгаа шүү дээ. Өөрөө зурж мурдаг. Тэгж яхад тийм өнгөнөөс хаварцаа. Тэгэнгүүт өөрөө ингэ зураг зурангууд ингэ шал өөр өнгөнүүд. Өөрөө ингэ амар хэрмэртэй юм шиг өнгө гараад ирж байгаа. Тэгэнгүүт тэр нэг юм гоё юм шиг өөрт нь арай өөрөөр харагдаад байгаа юм. Тэгээд тэгснээр бид хоёр ингэ зургийн дэлгүүр орсон чинь нэлийн цэнхэр туяатай цаас орсон. Энэ цагаан цаас уу. Би бүр ингэ харж чаад гин санаад өөгүй. Гүшгүүд яг тийм хүмүүс одоо биднээсээ харж байгаа өнгөийг тэгж л харагдаг гэсэн үг үү? Одоо тэр шар өнгө тэр хүндээ шар харагдаж байгаа гэсэн ягаан гардаг ч юм уу? Тийм. Үгүй ээ. Мэдгүй. Үгүй юм шүү. Тэнгууд гурлаа ч гэсэн өөр өнгө харж байгаа л байх л та тийм. Өөсө гуруулынхан зуршин зурагны өнгө шал. Энэ тэгэхээр нүд нөөр байгаа гэсэн үг. Мэдрэмж өөр юм шүү. Эсвэл энэ өнгийг хараад мэдэрч байгаа нь өөр байгаа юм болов уу тийм. Зүгээр л гаргаж чаддаг юм байх. Гэхдээ яг л тэр яг янзаархад яг л тийм гоё шүү. Тэр би тэр юм дайгаа дуртай. Өөр зурдаг таа ёо. Ингээд өнгөнөөдөө харахаар ингээд амар гоё юм. Чинийхээс бол амар юм цоглон өнгөнүүд тийм нэг гэрэл гэгээтэй ч юм уу. Тийм өнгөнүүд юм. Тайван харангууд нэг юм тайван юм
намирсан өнгө гэх юм ямар өнгө юм тийм зөөлөн өнгө гарч ирдэг. Тийм. Яг нэг юм яг нэрээ яг баланслж байгаа юм шиг өнгө гарч ирдэг. Тэнгүүт ихчингийнхаас аим хүчтэй. Юм хорц өнгө гарч ирдэг. Тэнгүүт надаас гарч ирж байгаа өнгө нэг юм яг ямар н тодорхойгүй юм гэдэг нэг юм хэрэгтэй юм шиг хэрэг юм шиг яг нэг тийм гараад ирдэг. Тэгээд жоохон хүүтэн. Би бас нэг тийм тийш гоё өнгө гаргаж чаддаг. Тэрийг харахаар надад тэр бүр яар гоё. Яг хүмүүс шиг гарч ирдэг. Ингээд үзэсгэлэн тавихад тэр бүр аймаа харагддаг тий. Яг гоё харагддаг. Тэр өстой гоё. Тэрийг харахад Тэр нэг дуртай. тий янзлч нь үстэй. Гээд хүмүүс яг ингэ оролцсон байд шүү дээ. Тэр чигт нь янзлч нь үстэй гэдгээр нь оролцсон байд. Янзлч нь яа тийм ба. Юу тэр эсавд тэрхний гайхдаг. Тим юм бэ гэсэн дахиад тим юм бэ. Нөгөө өөр жоохон өөр өнгөөр уншаа тэрийг янзлаагүй ч шиг санагдав. Марцдаг хөө. Янзлж байгаа юм чигтэй бас. Йоо тэр 20 30 минут юм бүгднийг шалгаас сууж байгаа гэдэг. Шалгаж сууснаа салгаал нийлүүлээл ёо яаж тэгдэг вэ? Тэгснэ дахиж засаж яриад ёо бас. Өвид нэрээс авдаг амар биширсэн шүү дээ өдөр. Сая цагаан сар цэвэрлэгээ шахтаа сонсч байсан чи ээжээс анзаарчих. Тэгсэн чи өглөө. Яаж ингэж ээс аваадаас бус юмнуудыг яагаад сонсохоор ойлгохгүй юм гэхээр дүр болгоно яг адилхан хоолоогоор уншаад байгаа байхгүй. Тэгснэ дөрүүдийнх нь хоолой нь ингээд нэг дүрийнх нь хоолой нь өөрийнх нь хоолойтой адилхан өнгөөр орж ирээд ахаар ойлгодгүй юм лээ. Тэмүүдээс аваад яагаад гоё орж ирээд байна гэхээр дүр болгоно яг нэг хоолоогоороо өгөөл яг бата ийм хоолойтой бол бата тэр чигтээ тэрийг дуустал тийм хоолойтойгоор дуусчдаг. Ээс аваад юу гэл. Нэрээ тийм ээ тий. Тийм болохоор чихэнд наалтдаг. Тэгээ ээж надад тэгж хэлээд тэг наа чи амар тэгж яриад ах ямар сайн гэх. Тэгэхээр мөн нэрээ тийм биш. Тэгээ чихэнд наалтдаг юм байл. Стар л өөр юмудын сонсоод адилхан ээс аваад яшгүй гой сонсогдож болно шүү дээ. Тэнгүүд яг тэгээ ялгаад үзсэн чинь яг адилхан яриад байт юм байна. Эсвэл хоолой нь явц дундаа өөрчлөгдөв зүйл. Тийм байл. Тэгэхээр тэр чинь бас маш том чадвар юм байл шүү. Ээс авч юм даа. Би амшиг киноны зохиол бичиж чаддаг. Бичнэ. Чи амар яг тийм Чи ер нь юухтай биш ээ. Йоо. Хороо. Өөр цаа Одоо энэ сэтгэхүүн юм шиг сэтгэхүйн юм шиг нэг хүүхдээ хариултлаа нэг их science horror. Сайз гэж тийм шилдэг Psychologic horror. тийм нэг сайт тэл юм байдаг те юу гэвэл сайко. Psychologic юм байт юм. horror. Тэнгүүд тэгснэ тэр чинь юу гэдгэлээ. Тэгээ ямарсан тийм бүр mind fuck болгодог. Сүнс гарахгүй. Тийм ямар ч цочоож. Тэгээ яг угаасаа миний өөрийн айдаг юм ч гэсэн тийм байхгүй. Яг би цочихтой айх ч гэсэн нэг сэртгийлэг юм харчаар чинь ч юм уу мэдэрчүүл амар айхаа мэдээд байгаа. Тийм та нар бодож байна уу би тийм юмнаас амар айж байгаа. Ямар нэгэн юм болоод цочоод клаб хагдаад юм уу галзуурчвал яана л гэж айдаг. Би тэрнээс л амар айж байгаа. Үгүй би өчигдөр Би бас айд. унтаж байгаа нэг Чадахгүй шүү дээ. Би ингээд манай орчин амар том штеп. Тэгэл орны доогоо нэг юм унахчаал. Яг ингээл тонгоосон чи өөдөөс нэг юм ингэсэн унжсан байж ивэл яа. Гэт бодоод Яг тэгж ойрог айлгадаг баг. Тэр нөгөө нэг хүнжил рүүгээ нөгөө нэг яага Friends-ийн хоёр ингээд за хоёлаа гурав тоолоод ингээд хүнжлүүгээ харъя гэд ингээд харсан чинь нэг сүмс ингээд Йоо. тэрийг ингэж хаяа бодчих тэгээ би хүнжлүүгээ харж Яг тийм юм юм шүү те. Яг ингээ зүгээр харъя гэж чагаад ингээ харахаар юм байж ивэл бас яг үлдээ. тэгж бодсноо нөгөө хүүгээ бас ингээд тэг газар мазар ингээл суулгах гэж нөгөөдг нь ойрлж маярлал уйлж маярлал байх үедээ гэж бодсон. Йоо юу бодоод байгаа юм бэ Тэгээ энэ яг байдаг бол бас судлуу сонь юм те. Яг одоо яг юм сүнс ч юм уу тиймэрхүү юм. Ер нь яг байдгүй. Одоо яг ингэж аим шиг үүлэг дээр ярьдаг шиг ер нь яг юм болдгоо. Яг би энэ хүмүүсийг бас яг бичиж байгаа юм нь үнэн байдаг болов ч гэж бодох. Яг үнийг бичт юм уу дөө. байдаг баха. Байдаг л бах Байдаг. Яг бүр амар бүр илт сүнс гарч ирээ солиорол нөгөө нэг Япон сүнс шиг сүнс гарч ирээ солиороо тахгүй ч гэсэн нэг тиймэрхүү юм байдаг байгаа. Аса тэр сүнсийг чинь шинжлэх ухаанаар тодорхойлсон гэсэн шүү дээ. Тийм үү. Үнийг өгөхийнх нь өмнө жинглээд өгснийхэн дараа жингсэн чинь 200 г ч гэлөө ингэж хасагдсан байсан. Зөө. 200 г арай их юм уу? Нэг хийдээс юм бол. нэг 2-ын 5 тэл грамм байсан. Сайн байгаа шүү.
Тэнгүүд Midsummer-ыг ингэж хүмүүс амар тийм сэтгэвгүй аим шиг кино гэж хэлдэг шүү дээ. Тэнгүүд би бас үзээд нэг тийм байна. Надад амар санагдаг байхгүй юу? Чамд ямар? Надаас нэг амар санагдаг. Тэр зүгээр нэг юм шашин гэдэг юм ямар амар хүнд нөлөөлөхөр ямар амар ингэж муухай хүмүүсийг туйширдаг тэрийг харуулсан байх. Тэгээд яг тэрнээсээ болоод хүн бас яг өөрөө бодол санаанаасаа болоод ингээд амар дарамтанд ороод айгаад тэг нэг юм сэтгэл зүйн асуудалтай тэр гол дүрийн хүн бол угаасаа тийм шүү дээ. Өөрөө нэг гэр бүлийн амирыг өгчдээ шүү дээ. Тэгээд тэрнээсээ болоод бахан сэтгэл зүйн асуудал үсээ сонирн болдог байх. Тэр Midsummer бол надад бас тэг амар таалагддаг шүү дээ. Нэг дахиж үзээд байгаа кино биш. Чи Midsummer-ийн товчлолын үздэг юу? Би товчлон үзсэн шүү. Тийм үү. Киног үзэг. Товчлон үзчихсэн чинь хажуунаас Чамд ямар чи наатаа гоё үзээж наач амар гоё кино шүү дээ. Тэгэл хин нэгэл 2 3 юм үзсэн. Тийм зав байх ч дунд нөгөө хүүхд чи хийдэж байгаа. Тийм киног яг нэг сууж үзэхгүй бол үзег хооронд нэг сони юм гараа өнгөрчин. Тийм. Өнгөн гоё. Тийм мөн гоё тийм ч дээ. Туршлын гоё. Тийм өнгө нь алфтай гоё байсан. Их сайн зохиомж нэмсэн зураг шиг. Тийм. Ер нь кино товчлол хийдэг хүмүүс начиг юм хүмүүст л амар тус нэмэр болж байгаа. Хэрэгтэй л тийм. Тэр юу гоё. Midsummer-тэй бас энэ 24 аим шиг кинод угаасаа амар шүү дээ. Тэгээд нөгөө би одоо энэ хэлж чаддгүй. Hereditary гэх юм. Hereditary л гэх бахта мэдгүй. Тийм нэртэй нэг аим шиг кино байгаа зөв. Тэрнээс тэрийг тэр нь л би амар дуртай. Тэрийг та хоёр үз амар гоё. Амар гоё юм чиш. Тэр мим нь яваад идэв ш нэг их ч ингээд галын өмнө ингээд гэл амар ингэснээ ингээд хөөрхөн болж болоод нэг тийм юм үзэг. Гэхдээ би галын өмнө хөөрхөн болдог тасан гоё. Үгүй галын өмнө ингээд амар ингээд өөдөөс гал. Ясчаад өөрөө харж таараад тэгээд яг амар самцай гаргадаг тэр кино гэр гоё. Танаа нэрийг кринжилж юм үзэх дуртай юу? Гүү чаддгүй шүү дээ амар хэцүү байгаад тэр зовоод тэг цас болбол. Би бэбийн юмнуудыг амар үзэх дуртай байхгүй. Нээ. Кринжл олж ирсэн чи үзэх сууж дээ. Ч юм уу гэсэн чи өөрөө кринжл гэж үзсэн. Юу амьдрал кринжлэх юм байхгүй болохоор. Хөө харгаар үзэн. Яг тэр бол яг ингээ өсвөр насны хүүхдүүдэд амар гоё юм шүү дээ. Веб драма шүү дээ, веб драма. Тэгэнгүүт надаа минутанд яг гоё таарад тий. Бас тий. Одоо хэдүүлээ аттай жаалууд үзүүл ямар тэнэг санагдах бол. Тэр үзсэн. Би ч сүүлд юу үзсэн шүү дээ. Аттай жаалуудаас үр ямар нэг тийм кринж юм бэлээ. Жохон багт гэсэн. Одтой их тийм. Ямар тийм кино биш нэвтрүүлэг заяа. Одтой их тийм Mongolia's Next Top Model. За модель Next Top Model бас гайгүй. Эхний хідэн юу ангин л данаа 16 17 огцод жил драматал бич идэв шүү. Тэгээ яг тэд нар гарсны дараа зэгцэрчдэг тийм. Тэд нар гарсны дараа зэгцэрсэн. Тэрнээс өмнө бас кринжтэй бас гацгаж мэдэж байх нь шаарддаг байсан. Тэгээд одтой ахтем ч бас жоох хүүхдүүд бидэг баг. Одоо энэ Wasabi-ийн ч шүү дээ. Wasabi-ийн юунаас гарч ирсэн гэдсэн жоох одтой ахтем биш. Тийм шүү дээ. Тэрийг ч бас үзэж кринжлэн. Ата жалууд олдвол би бол үзнэ. Тэгээд урлагийн сургуулиас амар кринжсэн заяа. Тэр бас нэрээ. Тэгтээ би бүгдийг үзсэн. Тэгээд кино нэг сонсоод ойлгож болохоор кино. Тийм. Сонсоод ойлгох. Бас Фэви ч ямар олон бичсэн тийм. Бэгтэй хэцүү анги үзмээр. Хэцүү гоё тэрний араас босоо татах гэдэг нэг зэрэг. Босоо татах гэдэг нэртэй юм. Тийм бэ. Нөгөө зэргийн өөр кино биш тэр чинь Ер нь баг хэцүү анги шиг. биш нөгөө нэг зэргүүд нөгөө амар ирэх хүм тэр чинь юу шүү дээ. Тусаасалаа бас гоё шүү. Би сая хэцүү анги гэсэн үү? босоо татах гэсэн. Тусгай салаа ихэнд нь хэцүү анги үзмээр гэсэн. Тусгай салаа үзмээр. Тусаасалаа гоё. Тусгай салаа амар гоё. Ер нь 2000-аад оны юунууд
кинонууд юу нээр гоё кринж мөртлөө бас тийм кринж мөртлөө тэг сүүлийн кинонууд тэрхий кринж аваад байгаа. Эсвэл ойрхон болохоор амар тэнэг санагдаад байгаа болов. Яг нэг яг кринж гэдэг юм нь яг одоо байгаа дээр нь байгаа болохоор нөгөө тэр үеийн кринж юм биш те хөрх юм уу гэж үзээд амлуу хайрлаад байгаа. Нэг өөр та нар тийж магадгүй яа. Надад бол бүгдээрээ л хөрх юм биш. Би шалаад үзээс байгаа гэдэг чинь юм байна. Ахаа мага шалаад тий. Чи юу үзээд байгаа вэ? Үдий том болчихсон гэж. Гэтэ одоо кринжлэхгүй байвал одоо биш өмнө одоо ингээ өмнөх юм бодож кринжлэлтэй штэ. Хэрвээ тийхгүй байвал одоо чи кринж байгаа гэсэн. Тийм үү? Нөө. Тийм шүү. Тэг кринж гэдэг нь одоо яг юу юм бэ? Өмнөөс нь ичих мэдрэмж. Хүмүүс амар их тэгэж хийдэг болсон те сүлүүд. Кринж гэдэг үгний хаач утгыг мэдэхгүй юм байж ич кринж гэд байдаг гэд. Чагаас утаас үед. Кринж гэж яг юу гэсэн утгатай? Би педагогчлаа. Хүмүүс амар их тэгэж хэлээд тахаар нэрээ бас ер нь утгыг ойлгож гинөө ч гэж бодлоо. Кринж. Ихтэй жимзиг альфа үеийнхэнтэй бүр ингэж мэддэхгүй хэлээр яриад байдаг болсон. Амар ойлгомжтой. Мэддэг гар зүгэн сигмал. Тийм сигмал бас тийм мэдхгүй хэлээ. Тойл скибиди. За тэр скибиди тойл. Капс нь юу юм? Бодлоо. Скибиди тойл нь юм гэсэн. Харин тийм. Сигмач яах вэ? Сигмач юу юм? Яг эр хүн шиг эр хүн сайн. Тийм үү. Гоё. Тэний можик. Бие эвгүй байдалд орох ичих. Түүний хэлсэн оногоо үнэхээр кринж байсан. Түүний оногоо үнэхээр эвгүй ичмээр байсан. Ширээ наал цуухгүй болохоор та нарт нэг тийм айх жишгт дэлдрах гинэ. Тэр айсан үед нуруугаа бүтээлгэж кринж хийсэн гэнэ. Жинхэнэ утга нь юм бэ штэ. Ингээд айх жиргэх дэлдрах гэсэн яг үнэндээ утгатай байсан юм байна. Тэгээ энэ ингээ интернет орчинд ороод тэгээ кринж гэдэг нь ингээд өмнө нь. Та нар яг кринжлэхээр яг яадаг вэ? Үйлдэл гаргадгүй зүгээр дотроо боддгоо. Амар ингэдэг шүү дээ. Би яг ингэж яг хорсож байгаа юм шиг хэлдэг шүү дээ. Юу ингэж тэрнээс хоол ичсэн гэх. Ачи баруун би яа хорсоод чи хаяа тэгээд идэв шүү дээ. Би яг юу ингэж талцчаад байдаг яг тийм байна те. Гэх хатаа боруулж байгаа. Би бол дотроо энийгээл өнгөрчдөг. Миний бол яг нэг үйлчлэл яг нэг толгоос. Юм бодож байгаа л яг тэгтээ кринж бол биш. Энэ юм бодож байгаа амар тэн тэр юм бодож. Тэгээд надад анзааруул яг тийм. Яг ингэ толгоос ихсэрдэг. Тэгэхээр нэг гой толгоноос гараа авчдаг. Нүг бодлоо зэгцэлсэн чинь Яа, гэж болдог бол нэрээ. Тэгээд би тэр багш хэлсэн зээж бартдаг. Юу ч бодохгүй байхыг бод. Яг юу ч бодохгүй бяцлал өстэй. Юу ч бодохгүй байж үзсэн үү? Бүрээ юу ч бод. Одоо бодохгүй байхад хичээхээр аманд чинь юм шиг татдаг байхгүй юу? Тэгдэггүй. Гүү. Би яг тэгдэг. Юм бодохгүй байхаар хичээнгүүд аманд ингээ юм шиг татдаг. Ингээд амаа хөдөлгөөд уншихгүй ч гэсэн тэг ингээ юм яриад байдаг байхгүй юу? Тэгэхээр бодоод байна. Юу яагаад вэ гэсэн. Яа би амар муухай юм уншсан. Ингээд төрөлхийн ингээд хэлгүү төрсөн хүмүүс толгой дотор ямар хэлээр ярьдаг бол гэж. Яа. Амар муухай. Тэнгүүд тэр чинь яг л адилхан ярих юм хэлээ л дээ. Уншиж болж байгаа юм чинь. Тийм ээ. Тийм муухай юм уншсан би. Тэнгүүд өөрийнхөө хоолойг сонсч яддаг л. Яа тэр ч одоо ямар сони тийм гэсүү дүлий болохоор Хэлэх хоёр чинь юу н холбоотой шүү дээ. Тэнгүүд чихэн ч юм уу хэлнэ гэмт ч юм уу хоёулаа багуулж байна. Тэгээд сонсдгүй шүү дээ. Тийм болохоор тэгтээ бас яг уу
зөвхөн сонсч чаддаг, ярьж чаддаг гэж хүмүүс байдаг л байна. Байдаг багтаа замаасаа нөгөө нэг хэл юм уу сонсголоо алдсан хүмүүс тэр тийм шүү дээ. Төрөлхийн дүлий байвал тэгэл хэл дурахгүй шүү дээ. Үгүй сонсохгүй юм чи. Тэнгүүд өөрийнх нь хоолой ямар сонсогддог вэ? Тэгээ нөгөө эсвэл одоо бид нэр ингээд хүн өөрийгөө ясаараа сонсдог гэдэг дээ шүү дээ. Одоо миний ингэж ярьж байгаа яриа дараа нь ингээд уснаа сонсонгууд ингээд шал өөр сонсогддог доо. Тэр чинь хүн ингээд өөрийнхөө яриаг ясаараа сонсдог гинэ. Тэгээд магадгүй дүлий хүмүүс тийм бич магадгүй сонсголон хүмүүс. Ясаараа сонсдог бич магадгүй. тэг яг энэ Даргагаа гэж байгаа даргаагаа утсан дээр сонсогдож байгаа хоолой зөв юм уу? Өөр сонсогдож байгаа хоолой нь яг үнэн хоолой юм. утсан дээр байгаа ч юм. Бид нар чамаа тэгээд сонсдог гэсэн үг байхгүй. Тэгмүүд яагаад өөрөөсөө хичээд юм бэ? Харин би өөрөө хоолойг сонсохоор яагаад хичээд Тэр чинь кринж гэж. нэр өөрийгөө сонсоод ичдэг хүмүүс байдаг л да. Үнэхээр өөртөө итгэдэг хүмүүс байдаг. Тэш. Дасчдаг баха. Сонссоор байгаа Сонсоор байгаа л хэвчээ. Одоо нэг эдитл хүн бол сонсоор байгаа л тасч. Эсвэл яг нөгөө чихвчтэй болчвол тэгэж өөрийнхөө яриаг сонсоо. Тийм бах тийм. За дуусах уу? Тэг. Тийдөө. Бай.